fish and chips-ны газар байгаа. Энэ айгүй алдартай. Тэгээд заримдаа бүр энийгээр ингээ хүмүүс очрлоод энэ өмнө хүртэл ингээд олчихсан гэж дээ. 100. Гэхдээ одоо бол нөгөө дотор орж идэхгүй болохоор шууд аваад гардаг тийм юм лээ. Тэгээ хоол идэд гараад ирэхийн хооронд л ингээд малгай оролтондоо орохоор болчихж байгаа юм л да. Хоол идэхийн өмнө бол айгүй гоё нартай сайхан дулаахан тийм байлаа. За энийгээр ингээд хүмүүс бас нэлээ явж шүү. За яашаа явъя. Зя ингээд энийгээр дээшээ алхаад энэ замаар дээшээ алхаад энийгээр яваад тэгээд энэ хавцлаар л ингээл явна да. Гоё харагдаж байгааз. Энэ ус нь нэлээд ширгсэн байна шүү. Энд нэг юм ажил явагдаж байна. Энд заримдаа хүмүүс ирээд усанд орж идэм билээ. Хауснууд нэр үнэн гоё яваад. Ингээл сайхан намгүм газар байж идэг. За ингээд өгсөж жагаад энийгээр явсаар агаад энд байгаа хүмүүс аваад тэр бол өгсөндөө тэгэл гайгүй тэгшэрч байна. Энэ хэсгээр явахаас айгүй гоё яваад шууд ингээл далаа харагдал хамгийн анх энд 2019 онд ирчихвэл өө ямар гоё газар вэ гэл. Тэгэл энийг ингээд хайртай хүмүүстэй үзүүлэх юмсан гэл айгүй хөсдөг өжлээ. Энэ нэрмний хамгийн дуртай далаа хэрэг. За ингээл ингэж л харагдана. Тэгэхээр бас үзэсгэлэнтэй байгаад зураас гарцсан. Яг энэ дээдлэлд нь байж байгаа л ингээл баг багаар доошлоо л байгаа. Усна. Гэт. За тэнд ийм хауснууд байна. Өчигдөр шүн бороо ороод ингээд зам нь нойтон болцсон байна. Эндээс бас амар гоё харагддаг. Одоо тэнд хүмүүс явж байгааз ингээд энэ замаар явж байгаа л орондоо. Энийгээр ингээд явхаар энэ минь яг нөгөө кинон дотор орсон юм шиг харагдаж байгааз. Энэ дээрээгүй би бараг 4 сар болсон баха. Айгуу сансан байна. Өстой гоё наа ингээд алхсан чинь. За энэ бол яг ингээд хамгийн гоё харагддаг газар нь байгаа. Энд ийм гэрэл цамхаг байгаа. Тэгээд энэс энэ цаашаа ингээд болохоор нөгөө урагшаага явж байгаа далайн эргүүд байгаа. Энэ харагдж байгаа брей дээр нэг бичлэг хийсэн шүү дээ. Энд ингээд дээшээгээ хүмүүс гарч суугаад тэгээд энэ харагдж байгаа байдлыг ингээд ажиглахаар айгүй гоё. Энд дэр нэрж байгаа жуулчд олгоно л ирдэг дээ. Гэт. Энд хүрээд ирсэн чи аюул салхилтай байна. Одоо тэр гэрэл цамхгийн цаана бараг 3 ширхэг том ачааны усан онгоц явж байна. Тэгэл энийгээр энэ далаагаар ингээл усан онгоцнууд нааша цаашаа яваал байж идэ. Тэгээ одоо бас нөгөө нилээн манан буугаад ирлээ. За нэг жоохон байж агаад тэгээ явъя да. За явсаар агаад энд ингээ хөрөдөрлөө дээ. Одоо энийгээр ингээ яваад дээшээ гараад автобусанд суучихна. Энэ замаар ингээд явхаар ийшээ бас ингээ очичтэй. Тэндээс бас айгүй гоё харагданаа. Зя одоо энэ гэрэл цамхагаас эндээс ингээ харуул зураг айгүй гоё гарна. Тэгээд ингээ харахаар Ирланд яг Монголын хөдөр шиг байгааз айгүй гоё байглаараа. Тэгээд жилийн 4 улиралдаа юм байдаг гэж боддоо. Энэ дээрээ гараад ирэхээр ингээд машины зогсоолтой. Тэгээ одоо энийг хараа. Мандан буугаа дээрээс нь нарж арах гээд ингэж харагдаж байна да.
Тий одоо ийшээ ингээд явж байгаа автобусандаа сууна. Яа буугаад ирсэн. Одоо тэнд зогсож байгаа тэр автобусанд суугаад явна да. Энд ингээд гэрэл айгүй багтаа үйлчлэгээний газрууд бага болохоор мандад ирэхээр нэг аим шиг кино шиг болчт юм билээ. Тэрнээс бусдаар бол гоёо. Автобус маань явах арай л болоогүй энэ. Одоо энэ нэг ресторан байгаа. Зээшээ ороод хүлээж аваад тэгэл гарч ирээ да. За ингээд өнөөдрийн аяллаа минь хамт байсан та нарт бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Subscribe дараарай.